өглөөний мэнд. За хот байгуулалтын тухай хуулийн шинжилсэн найруулах дотор хүртээмж саадгүй байдлын талаар яг ямар зохицуултыг оруулсан бэ гэдэг асуултыг асууя. Яг л тэр саадгүй байдал хүртээмж гэдэг яг энэ хуулийн хүрээнд юу гэж ойлгосон энэ томьёол байна уу гэдэг дээр хариулаад өгөөч. За хэн хариулах вэ? За Жокын алдарч хөлн шиг асуулт хариул. За би хариулъя да. Яг тийм саадгүй байдал энэ төр гэсэн тийм юу байхгүй да. Саран чулуун гişүн би зүгээр энэ хуулийг зөвхөн сургууль цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр л босруулсан. Сургууль цэцэрлэгийн одоо хамгийн хүнд нөхцөл байдалд байгаа хуучин би бас орон нутагт ажиллаж ирсэн хүний хувьд бидэнд хамгийн их тохиолддог бэрхшээл юу гэхлээр сургууль цэцэрлэггүй хотхон хороол баригдчихдаг. Очихлоор нөгөө нэг ерөнхий активитет гэдэг хүний зөвшөөрөлт байдаг байхгүй. Одоо энэ хууль батлагдчих юм бол бид нар хуулиа барьж очих шаардж болох юм. Гэхдээ энэ хуулийн дээр чинь чи сургуультай байна гэсэн шүү дээ. Чиний сургууль чи хаана байна гэж бид нар шаардж болох байхгүй. Цэцэрлэгтэй байна гэсэн тэр нь хаана байна гэж бид нар шаардж болох эрх бидэрт үүсэх юм. Тийм учраас одоо тэр энэ хууль батлагдсан нөхцөлд үүнээс хойш дахиж сургууль цэцэрлэггүй 10,000 хүнтэй 5,000 хүнд хотхон хорооллыг хэзэж барьж болохгүй гэж үзэж байна. Тэр энэ хариуцлагын асуудал орж байгаа бүр энэ дагаж мөрдөгч орны тухай хууль дээр байгаа шүү дээ. Хэрвээ одоо баригдж байгаа нөхдүүд шаардлагат нийцүүлэхгүй бол тусгай зөвшөөрлөлийн ажлын барилгын ажлын хүчингүй болгоно гэж. Энэ мэтлэг хатуу арга хэмжээнд нэлээд авахар одоо энэ хуулийн төсөлд оруулсан. Отхны саран чулуун гişүн нэмж тодруулъя. За би санал тэгвэл зүгээр өгчэй гэж бодод байна. Санал дээр яг 12-ын 6-гийн 4-дөр жишээлбэл 250 хүртэлх өргөх тутамд нэгээс доошгүй цэцэрлэг 1000 хүртэлх өргөх тутамд нэгээс доошгүй төрийн өмч сургуулийг төлөвлөж тооцох таслал саадгүй байдал хүртээмжийг тооцох гэдээ оруулчвал илүү бодиттой гэж болох гэдэг. Нэгдүгээрх нь хоёр дахь санал нь ер нь бол хүүхдүүд сургууль цэцэрлэг дотроо гэхээс илүү сургууль цэцэрлэгөө явж байгаад хүүхдүүд гэмтэж гэмтдэг те явган хүний тэр сургууль цэцэрлэг явах замыг тэр эргэн тойрны радиусыг бас аюулгүй байдлын тооцсон ийм тооцоолыг оруулах хэрэгтэй. Тэрийг харин яг аль хэсэгт нь оруулахыг би мэдгүй. Ямар ч сан миний зүгээрс бол эхний ээлжинд бодиттойгоор хэдүүлээ саадгүй байдал хүртээмжээ тооцчих хэрэгтэй. Угаасаа энэ хууль утгагүй ярихаас үүш те. Тийм саналтай. За би